мартацгай хүчээр дахин нэг сэтгцгээ чи бүртэн шиг надад чанэлэх чиний надлаа байдаг амьдрын хизүү бүхнийг мартацгай хүчээр дахин нэг сэтгцгээ чи бүртэн шиг надад чанэлэх чиний надлаа байдаг амьдрын Өвөрмөц давдагдшгүй ам түнэр өглөө бүхэн дандаа шин 70 жил нэг жороор нэвтрүүлгийн мэдэтгэгч Атар өргөө компани. Самбацхана Монголшда өнөөдөр намайг дондог мондог гэдэг одоо өнгөлөөр хэрэгтэй. I would like to speak in Mongolian but Би монголоор ярмаар байна л да. Гэхдээ би англиар ярьж болох уу? За, ойлголоо, баярлалаа. Өнөөдөр анх удаага ном сум харуулж морь унаж үзсэн. Манай багийнхан намайг уучлаарай. Яагаад гэвэл би 6 удаа ном сум харваад нэг ч унаж чадаагүй. Өрсөлдөгч багийн гишүүн Тэмүүжин маш сайн харваж 3 удаа унсан. Тэмүүжин үнэхээр мундаг залуу. Ном сум харуулахад хөгжилтэй их сайхан санагдсан. Би анх удаа морь унаж үзсэн. Эхлээд айж байсан ч надад үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Гэхдээ би ганцаараа морь унууд илүү сайхан санагдах баха. Үнэхээр тийм ээ, энэ бол шинэ тэлбэрээс танил Монгол үндэслэр яадаг тийшөө. Та бүхэн яг одоо ном сумын тэмцээнийг үзэж байна. За ном сумыг бол манай эртний монголчууд хүнээс яам байгаас аван хэрэглэж за дайн байлдаан аж ахуйдаа ч гэсэн хэрэглэсээр ан гөрөө хийгдэж гэсэн хэрэглэсээр ирсэн. Одоо харин залуучууд маань ном сум харгах гэж байна. За энэ хүн нэхийг онох хэрэгтэй байгаа. За эндээс нэг 10 алхмын зайтай газар бид нар сонгоод тэгээд нэг багийн нэг гишүүн 3 удаа харгах хэрэгтэй байгаа. 3 сум тавиад тэгээ хамгийн их онсон баг нь төрүүлэх болно. За ингээд танаа багийн нэр Good. Танаа багийн нэр Чингис хаан. За ингээд хоёр багт амжилт хүсье. Нэг хүн 3 удаа харвна. Эднийх 3 удаа учраас эдний дахиад нэг хүн нь 3 удаа харвна дахиад. Ойлгосноо? За ингээд эхлэх үү? Хинээс эхлэх үү? За Робин Гудээс эхлэх үү? За чи эхлэе. За ингээд манай Робин Гуд багийн ахлагч Стив Ю Дондог. За Дондог тийш яваарай. Робин Гуд багийн ахлагч Дондгийн эхний сумыг бүгдээрээ сонирхцгаая. За. За. Нөөдөө. Эхний сум амжилттай боллоо. За амжилт хүсье. Баярлалаа. За. There is wind. За болсон. За Дондог нэг ч оноо авч чадсангүй. За эхний сум. Not that bad. Танаа багийн хүмүүстэй. Your team man. Яа! За онцгой. Онцгой. За уугаа. За. 야! 오, 가야겠지. 오 마이 갓. За ингээд Робин Гуд баг. За танаа баг 3 оноотой боллоо. За амжилт хүсье. Эднийх бас онохгүй юм болно шүү дээ, тийм ээ. За танаа багийн тийш зогсчих одоо. Чингис хаан багийн гишүүн Золбоо эхний сум байгаа онсонгүй. Хоёр дахь сум Анна. За донсон. За Тэмүүж урд нь харж ирсэн үү? Ааха. За. За эхний
Сум амжилттай болсон. 3 он авсан уу? 3 он авсан байна. Одоо багаараа нийлээд. Яа! За, сүүлийн сум. Эй. Эй. Яа! За. 5 он авсан уу? За, сүүлийн сум. Сүүлийн сум. Ахаар. Мооле. Баггүй. За 3 амжилттай болсон. За танаа баг ялагдсан. 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 Тий, ялагдсан. Танаа баг оюуна 1 оноо. 1 онсон. 2 онсон. Саруул 1 онсон. Дондог. Дондог ч мөр 6 харуулсан шүү дээ. 6 удаа харуулсан. Тэг нэг ч оноогүй. Оноо байхгүй? Байхгүй. За танаа багаас Тэмүүжин 3 оноо гуруулг нь авсан тий? Тийм. Би нэг авсан. 1. Тэг. 2. За ингээд нийтдээ 6 оноотой тийм ээ? Тийм. 6 оноотой 3 оноотой ингээд за ингээд нумсам харуулсан тэмцээнд Чингис хаан багийнхан төрүүлээ. Үхээ! Танаа баг ялагдлаа. Робин Гуд багийнх ялагдлаа. Үхээ! Дөнгөс манай залуучууд маань нумсам хараа дууслаа. Тун удахгүй бид нэр хурдан мөрний уралдаанаа та бүхэндээ хүргэх болно. Ингээд хэсгээ усан дараа хурдан мөрний уралдаан та бүхэн үзэж сонирхох болно үзэгчтэй. За ингээд залуучууд хурдан мөрний уралдаан болно. Явах уу? Явъя. За явъя. Явъя. Хурдан мөр чадах уу? Чадахгүй. Чадахгүй. Өнөөдөр гадаа ямар гоё нартай байсан. Тэгээд бид нар гадаа яваад нумсум харвсан. Нумсум харвсан. Тэгээд би жахан байхта автайга нумсум тоглосон. Харин өдөө сайн чадахгүй байсан. Харин Гурван удаагаас 2 удаа онсон. Манай Робин Гуд гэдэг баг ялагдсан. Харин түгээрээ хөгжилтэй байсан. Дараа бид нар мор унсан. Тэгээд энэ бас маш гоё байсан. Би сайн мор унах сайн чадахгүй. Гэхдээ сурмар байна. Маш сонирхолтой маш гоё байна. Танд богд үсээр ялт шоу 5 хүндээ яг одоо шинжилгээ төлөвлөж хурж байна. Одоо бид нар хурдан мөр унахаар ирсэн байна. За энд бол 3 мөр байна. За энэ миний унж байгаа энэ алаг өрөө бол одоо соёолн настай. За тэгээд даагандаа одоо 2 айраг авч исэн ийм мөр байна. Эдрийг бол одоо ингээ хамаагүй бол унуулж болохгүй. Ганц нэгээр нь одоо тавьж болохгүй. Тийм учраас манай адууч ах, за манай Бата ахын маань хүү бас туслах болно. Тэгээ эдний өөрсдийнх нь яг за жоохон явъя гэх юм бол жоохон яваад хэрвээ жоохон болио гэх юм намын татуулаад ингээд хөтлж явахаар болсон. Тийм учраас аюулгүй байдлаа бид нар хангах хэрэгтэй. За тэгээд морь унж үзлөө. Үдцэн гэхдээ хурдан мор үзээгүй байсан. Хурдан мор. За тэгвэл Янаг жоохон байхдаа 2 удаа унтсан. Тэгээд монгол морь унтсан зүг. Алина. Үгүй би анх удаа. Ингээ харсан чи ямар вэ? Гоё байна. Яа. Морь унсан уу урд нь? Тийм нэг удаа Монголд. Нэг удаа. Биш. Анх удаага юу? Үгүй чадахгүй. Агигүүд өнгөрсөн жил нэг удаа мөр унсан. За иймэрхүүд л одоо унааж хүүхдүүдтэй боллоо. Тэгээд манай адуучин залуу тэгээд манай Батахын маань хүү хоёр манай залуучуудыг хөдөлж явна. За тэгээд өөрсдийнх нь аясаар сайхан явуулаад тэгээ ямар ч сан бид нар өнөөдөр Монгол хүн учраас Монгол хүн болгон морь ундаг. Тийм учраас залуучууд маань танил Монгол гэдэг шоунд оролцож байгаа учраас заавал морь унах хэрэгтэй. За ингээд манай залуучууд хэрхэн яаж морь унахыг бүгдээ харцгаая. За одоо ингээд залуучууд морь унах бэлдэн болсон. Эхний хүн бол Тэмүүжин байгаа. Тэмүүж урд нь морь унжсэн үү? 3-4 удаа. 3-4 удаа. Тий.
Жохон багтаа бас. Жохон багтаа. Өзбект юу морь хэрвээ? Том өндөр морьтой. Аа. Бараг энэ хөхтөн баха. Хүүхдээ Өндөр морьтой авах. Тийм үү. За ганцаар оноо явж чадах уу? Чадна. Чадах уу. За харъя. За ингээд хамгийн ихний оролцогч Тэмүүжин. Аз жаргал хүн бүхэн би Астаач нь хайр харагдаа Хасаг аз жаргал бай Хитүү бүхнийг мартацгаая Тэмүүжин бол ер нь энэ уралдаанд ер нь төрүүлэх нь бараг тодорхой юм шиг байна та. За бүхэд төрүүлсэн. За ороод ирлээ. За болсон. За буугараа. За аги. За. Ja. Ja. Оо. Ой. За. За цаг이 없어. 아기 면 얹히고 있다 야 나. Хитүү бүхнийг мартацгаая Хүчтэй хүнийг сэтгцгээ Чи бүртэн шиг надад чанэлэх Чиний атламан байдэн альбий Хитүү бүхнийг мартацгаая Хүчтэй хүнийг сэтгцгээ Чи бүртэн шиг надад чанэлэх Чиний атламан байдэн альбий Золбоморнээс гардаа. За ингэж хөтж явахгүй мэдээж аюулгүй байдлаа хангахгүй бол бас асуултаа энд мэдээж адгуус учраас л энэ хүний хэл мэдэхгүй юм ч бас аюулгүй байдлаа бодож иж ингэж явуулахгүй бол аюултай. Өөрөөсөө бол чаднаа л гэдэг юм. Гэтэ бидний хувьд чсэн морь унахад хэцүү учраас бас ингэж цуг явуулахгүй бол болохгүй бах. Аюултай. За яваарай. За Талбар ороод ирлээ. Дандгаа унах уу? Морь унах уу? А? Морь унах уу? Off camera. Камера онтраг яана. За, мордох уу? За. За. Хост. Хуба. За. Бич. Нанасаа сайн байна шүү. Окей. Яна! Концера биш. За. За, амжилт хүсье. Яна! За, зүгээр өснө. Ямар вэ? Гой бэн. Ой байна уу? За. Би одоо мөр маш их төстэй. За тийш очи. За хурдан морины уралдаа маань энэ үрд өндөрлөж байна. Дүнг танилцуулъя секундээр. Аги 45 секунд. Баяр хүргэе. За. Дондог 33 секунд. Золбоо 30 секунд. Тэмүүжин 14 секунд. За ингээд энэ өнөөдрийн хурдан морины уралдаан манай Тэмүүжин маань төрүүллээ. 93 наадмын 2-ыг бол манай Тэмүүжин авч чадлаа. Бүхэд төрүүлсэн хурдан морин төрүүллээ. 93 наадмын манай Тэмүүжин маань 3 улан дээр төрүүллээ. Баяр хүргэе. Хүрээ! Хитүү бүхнийг мартацгаая Хүчтэй хүнийг сэтгцгээ Чи бүртэн шиг надад чанэлэх Чиний атламан Сайн байцгаана уу монголчуудаа. Намайг Аги гэдэг. Белгийнээр Антон гэдэг. Өнөөдөр маш их гайхалтай өдөр байсан. Би маш их баяртай байна. Гэхдээ би миний нэцохин санаж байна. Тэр Улаанбаатарт байна. Отахви уулзъя.
Дараа нь бид ирж яваа цаг Монголын уран цагааны киноны хэсгээс тоглосон. Зураг авалтын өмнө жинхэнэ киног үзүүлэхэд миний тоглох дүр надад их таалагдсан. Кинонд Саруул Оюуна хоёртой хамт тоглосон. Миний хэсэгтэр би Марламаа гэдэг ганцл үг хэлдэг. Оюуна надаас болоод уйлсан учраас намайг уучлаарай. Харин би Саруулд хайртай болохоор тэрэнд Азийн дөрвөн шагаа өгөөд тэрний духан дээр үнсгэд Франц үнсэлтээс их өөр санагдсан. Бас Агийн настай хүний дүрд маш мундаг тоглосон шүү. Таким нэмэгт яваад болохгүй байна. Дайс намайг авсан гэж мэдсэн одоохон би өөрсдөө намайг дөрвөлж байгаа. Үнэхээр надад яагаад болохгүй. Тэр тухайн тухайн мэдээлэлтэй. Тийм ээ. Тэгвэл тийм мэдээлэлтэй тухайн заавал өгч байгаа юм. Ардны хатал явж байгаа нэрс бид хоёрын хим юм амнаас үзлээ хаюус тариг юм шүү. Мэдүү. Бариатраа чи юу ярьж байна? Улсыг байгуулахад хөмбөрийн хүчин зүйлс оролцох хэрэгтэй юм. Одоо өнгөрч болж болгонд идэнд аюултай байна. Мартин Дэвид. За, өргөж хөтлөж үү. Заавал хайлаа. Ирдэ. За. Замэч. Бариатраа минь төргий. Би хуваа аваад явах яах вэ? Миний амархан юм байна. Алуу биш. Ингээд үү? Маралма. Амархан. Ээжээ аа ирлээ. Маралма. Марла. Марла. Ээжээ аа ирлээ. Ягаад би хүүхэд болсон бэ? Мэдгүй. Марла. Танил Монгол нэвтрүүлгийн залуус Монголын уран сайхны кинонд тоглох даалгавар авлаа. Яг одоо бид киногоо үзээд тоглох дүрээ ярилцаа сууж байгаа нь. Бид энэ удаа монголчуудын хамгийн их үзэх дуртай ирж яваа цаг Монгол уран сайхны кино болон Ардын элч Монголын уран сайхны киноны хэсгээс тоглож сонирхуулах юм. Ирж яваа цаг Монголын уран сайхны кино 1986 онд дэлгэснээр гарч үзэгчдийн хүртэл болсон бөгөөд өдгөө Монгол хүн бүрийн шимтэн үздэг алдартай кино юм. Найруулагч Бунтрын бүтээл энэхүү киноны гол дүрүүдэд болох Багая өвгний дүрд лувсан, түүний охин Марламаагийн дүрд Гэрэлдмаа, Шадвын дүрийг буужгар нар бүтээсэн билээ. Монголын уран сайхны киноны хэсгээс тоглох болсон тэдэнд үнэхээр сонирхолтой санагдаж, өөрсдийн дүрийг хэрхэн бүтээх вэ хэмээн киногоо шимтэн үзэж байна. Манай дондог киногоо анх үзээд тоглох дүр маань надад үнэхээр их таалагдж байна гэд өөрийнхөө тоглох дүрд ихээхэн анхаарал хандуулж байсан. Тэрээр ирж яваа цаг Монголын уран сайхны киноны Шадвын дүрийг бүтээн. Мөн энэ бүтээлийн Багая өвгний дүрд Бэлэг улсаас оролцож байгаа Агийн маань тоглож, түүний охин Марламаагийн дүрд Саруул, харин Солонгогийн дүрд Оюуна маань тус тоглох юм. Даа жиглэж хин битгий эргэж харж битгий инэ. Саруул. Ава. Даяна. Танацараа ямар хачин харагдваа. Зүгээртэй. Би юусаа. Марламаа. Миний охин. Марламаа. Охин хөнгөө очтоггүй юм штэ. Action. Ава. Даяна. Танацараа ямар хачин харагдваа. Зүгээртэй. Би юусаа. Марламаа. Миний охин. Марламаа. Охин хөнгөө очтоггүй юм штэ. Action. Ава. Даяна. Танацараа ямар хачин харагдваа. Зүгээртэй. Би юусаа. Марламаа. Миний охин. Марламаа. Охин хөнгөө очтоггүй юм штэ. Марламаа. Чига ойлгох ёстой юм аа гэ энэ дээр нэ. За. Та болох юм байна. За. Чи яв. Тэр Марламаад авч. Тэр чамайг надаас дутуугүй харж байга байхын. Чигэрээ. Обязательно. Тамс.
За тэр ихний хэсгээ тэгээ одоо шууд Ингэнэ. Би ингэнэ. Ята. Одоо яаж? Франц үнсэх дандаа. Солонго. Чиний хэлдгээр энэ бүх жүжигийг төгсгөе. Чи намайг ойлгоорой. Чи дэндүү итгэмтгий цагаанаас сууж дандаа л алдаж явах юм. Ямар хөөхт биш үү? Аав ээж чинь охин минь хүү минь гэдэл хошууд исээд байхаар нь чамайг аав ээжтэй хэлээд аав ээж чи ингэж байгаа юм байх гэж битүү гордож чамайг хүлээсэн юм. Чи миний чамд харьдаг мэд штэ. Чи яв. Тэр маралмада оч. Тэр чамайг надаас дутуугүй харж байга байх. Адилхан бүсгүй хүн юм чин. Хүн оринхоо хөв тавланг ороо хариуцах ёстой шивт. Чи яв. Даяна. Танай царай ямар хачин харагдваа. Зүгээртэй. Би ерөөсөө. Мама. Миний охин. Мама. Охин хүн өөрөө очдоггүй юм штэ.
заримдаа шатардаг хүсэл мөрөөдөн ойрогдөг болохгүй баг гэж гутардаг боли одоо гэж ухардаг та өөртөө итгэлтэй байж зогсолт би уураг шаяв тэмүүлэг мөрөөдөл чинь биелэн гэж итгэж байна. Оролцогчдын манай толго дараагийн кино бол Ардын элч Монголын уран сайхны кино. Тэртээ 1921 оны үйл явдлыг харуулсан олон сайхан дэлгэцийн бүтээлүүдийн нэг бол Ойдвийн зохиол Ардын элч кино байлаа. Энэхүү киног 1959 онд Монгол кино нэгтгэл 9 бүлэгтэйгээр төрөвж үзэгчдийн хүртэл болгосон. Ардын элч киноны 1959 онд Москвагийн олон улсын анх дугаар кино наадамд Монгол киног төлөөлөн оролцож, гол дүрийн ариунагийн дүр тоглосон жүжигчин Пүрвийн цэвэр сүрэн шилдэг эмэгтэй дүрийг бүтээснийхэд л мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Мөн тус бүтээл нь 2000 онд өнөөдөр сонины нэрлсэн 20 дугаар зууны Монголын 10 шилдэг киноны нэгээр шалгарсан байна. Найруулагч Жигжидийн Ардын элч Монголын уран сайхны кино одоо ч монголчуудын үзэх дуртай кинонд зүй ёсоор орох бөгөөд үзэгчдийн хайрлаж хүндэлдэг дүрүүд болох Ариуна, Дарвазар, Сүхбаатар, Дүлзэнг мэдэхгүй хүн ховор үзээ. Ардын элч Монголын уран сайхны киноны Дарвазрын дүрд Тэмүүжин, Ариунагийн дүрд Халиуна, Золбоо түүний хүүгийн дүрийг бүтээх юм. Үзэгч та бүхэн тун утгагүй манай оролцогчдын тус бүтээлийн хэсгээс хэрхэн тоглосныг үзэж сонирхоорой. Уус сурыг байх болоход байж болоогүй. Хүн барин хүч. Хитүү бүхнийг мартацгаая. Хүчээр дахин нэг сэтгцгээ. Чи бүртэн шиг надад чамайг хээ. Чирийн атламан байдин англи шоу. Ариуна. Дахиад бошоохон гараад ирээ. Яагаад юу болов? За чимний нүчийг ойлгох болохгүй боллоо. Дайсан намайг авсан гэж мэдсэн одоо хэрнэ. Би явж тэдний замыг дөөрүүлж чадах байлгүй. Үүнийг тэдэнд алдаж яасан ч болохгүй. Чи Сүхбаатарын тухай мэдэн шүү дээ. Тийм ээ. Тэгвэл чи нүчгийг хичээнжин Сүхбаатар заавал үрж Ариуна. Ард орныхоо төлөө явж байгаа энэ хэрэг бид хоёрын хин хиний маань амнаас үүдэж болох аюултай хэрэг юм шүү. Мэдв үү? Бурхан минь, Дарвазраа чи юу ярьж байна? Улс төрийг байгуулахад хөмбөрийн хүчин зүтгэл оролцох хэрэгтэй юм. Одоо өнгөрч болж болгон бидэнд аюултай байна. Морчин бивэж? Би. За, түргэж хөтлөж үз. За болохоор байлаа. Ирлээ. За. За мэдлээ. Дарвазар минь түргий яв. Би хүүгээ аваад явах уу яах вэ? Аваад явуулгүй яах. За сайн яваарай да. За. Oglo Erich de Tjot Hamt Tsas Afsen Gerte Tsas Chansen zu de Zechisen Zirvelsen Манай залуучууд маань өглөө эртлэн босоод октод өнөө өглөө бидэрт цай чанж өгнө. Цай уугаад тэг өглөөнийхөө цаг бид нар залуучуудын гэрт нь уухаар болсон. Тэгээ манай залуучууд маань өөрсдөө засаар сайхан цай чанж ууя гэдэг саналыг гаргаад
Тэгээ бид нэр уул руу эртлэн босоо гарч ирсэн байна. Тэгээ эндээс цэвэрхэн зас аваад тэгээ октод дээр очиж сайхан засны цай чанжуунаа. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. За хүүтэн байна уу? Оо хүйдэн байна. Хүүтэн байна Гоё уу? дэв байна. Гоё байна. Гоё. За хүйтэй байна. Хүйтэн байна. Хүүтэн байна шүү дээ тий. За одоо бүгдээрээ нэг шуудаа байгаа тий. Энэ шуудан дотор зас сайн игээд тэгээд октодтай авчиад октод цай чанж өгнө. Цай уун. Тэгэхээр хоёр дондог золбоо хоёр Тэмүүжин Агийн хоёр. Тэгээд засаа маш хурдан хийгээд тэгээд октод дээр гэрлүүг очино. Гэрлүүг очиод октод засаар цай чанж өгнө. Сүйтэй цай дуртай юу? Маш их дуртай. За ингээд шинтгэл танд Монгол үндэсний реалити шоу 5 хүндээ хүрж байна. Одоо өглөө болоод жоохон айгуу жавартай байна. Тэгээ манай октод манай сайхан засаар сайхан цай чанж ууя гэсэн саналыг гаргаад залуучууд манай өглөө эртлэн босоод ууландаа гарч эндээс сайхан цэвэрхэн цас аваад бүгдээрээ өглөөний цайгаа залуучуудын гэрт уух болно. За ингээд 1 минутын дотор засаа сайн дүүргээд бүр фул дүүргэн шүү. Тэ. Тэгээд октодтай авчих гэн заяа. Анхаар. Явса. За ингээд танд Монгол цэвэрхэн зас авна шүү. Цэвэрхэн. Хамгийн гол нь цай чанж ууш штэ. Өвстэй байж болохгүй шүү. За ингээд хөдөө орон нутагт бол өвөл худаг хөлдөөд за тэгээд усгүй болсон үед бол ер нь бол ойрхон сайхан цэвэрхэн ингэр газар очиод шуудаагаар зас зөөгөө тэгээд засаар сайхан ер нь бол ундаа одоо бүхэл хоол цайнд одоо зас хэргэлдэг. Тийм учраас манай залуучууд маань ч гэсэн яг тэр луг адил сайхан засанд яваа засны цай. Хамгийн гол нь нэг шуудаа зас маань маш жоохон ус болдог. Тийм учраас залуучууд маань шуудаандаа сайн засыг дүүргэх хэрэгтэй. За ирлээ. Аги сайн ингэ доош чигчээрэй. Ус болохоор жоохон болдог байхгүй. Тийм ч дахиад хийгээрэй. Айгуул жоохон цай уувал бид нар чи өглөө цай уусан болохгүй шүү дээ. За сайн чигчээрэй. За болсноо. За. Хоёр юу нэ төрүүлээ дээ. Залуучууд маань 4 залуу байгаа. 4 залуу маань нэг нь Бэлэг, Узбек, Франц, Лаос гэсэн 4 залуу байгаа. Энэ 4 залуугийн нэг нь ялагч шууд болж магадгүй. За гэрт байгаа 3 охины бас нэг нь ч гэсэн ялагч болохыг маш их хүсэж байгаа. Шинтгэл телевиз танд Монгол үндэсний реалити шоуны ялагч маань Хүйсийн 8 нуурын морин аяллаа тэрхүү шагналын эзэн болох хэрэгтэй байгаа. 9 сард болно. Тэгэхээр манай залуучууд маань мэдээж тэр аялалд явахыг маш их хүсэж байгаа. Морь унаад, тэмээ унаад тэр Хүйсийн 8 нуурын аялалд явна гэдэг бол үнэхээр гайхамшиг байгаа. Ягаад гэвэл одоо бүр өөрийн тэр маань одоо 100% үнгүй явна. Тэгээ залуучууд маань ч гэсэн мэдээж Монгол орноор бүгдээр нь бүх газраар нь явж үзхийг маш их хүсэж байгаа. Монгол хүмүүс ч гэсэн Монгол орноороо бас тойрхийг хүн болгон хүсэж байгаа шүү дээ. Харин Тайлбар Монгол үндэсний реалити шоунд орсон эдгээр залуучууд маань уралдаан тэмцээнд амжилттай оролцоод тэр Хүйсийн 8 нуурын морин аялалд үн төлбөрөөгөө явах юм аа. За ингээд засанд яваад за хамгийн хурдан хийсэн Аги Тэмүүжин хоёр ямар ч энэ төрүүллээ. За та нар хоёрт орсон шүү. Хоёрт орсон шүү. Тий. Хоёрдугаар байранд орсон. Хоёрдугаар байранд орсон. Хоёр баранд орсон. They are first. And we are second. They are one win. Okay. За. Зүгээрээ. За ингээд октод маань хүлээж байгаа. Тэгээ өглөөний цайгаа бид нар засаар сайхан хийж ууя гэдэг саналыг гаргаад ингээд өглөө эртлэн босоо залуучууд маань уулан дээр гарч цэвэрхэн зас авлаа. Одоо бүгдээрээ хараад засаа хайлуудаад сайхан сүйтэй цай хийж унаа. За юу. Гой. За юу. Евен байгаа юу? Юу? Евен үү? Евен байгаа штэ. Тийм үү? Тий, би ч юм Евен өгнө. За.
Монгол гэр цэвэрлсэн хивс цэвэрлсэн тэгээд гой болсон байна. Манай гэр одоо ёстой цэвэрхэн байна. Тэгээд амар хэртэй байсан. Манай хивс өнөөдөр бас дахиад гой байсан. Манай охтууд хамт гэр цэвэрлсэн. Таны Монгол реалити шоунд оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр гой өдөр дулаахан глогөрсрээд манай гэр дулаахан гадаад дулаахан гой байгаа. Тэгээд өнөөдөр халуна юуна бид гурав гэрээ цэвэрлээд тэгээд би өнөөдөр гал төлөөд үтсэн Гандум боорохгүй ганцэрч үйлэхгүй дамдаа андуудаад байдгүй самдаа андаа нөхөр биднийг үнцэтэй болгоч. Нөхөр тань Монгол за сайн байцгаана уу. За манай охтууд юу хийж байна? За өнөөдөр гэр мөрөө цэвэрлэн штэ тийм ээ. Танаа гэр яг одоогийн байдлаар ямар хөө байна? Цэвэрхэн байна уу муухай? Муухай. Цэвэрлэхгүй шүү дээ. Танаа гэрт гэрээ хамгийн сайн цэвэрлж мөвлөх нь хин юм бэ? Мэдхгүй бид нэр ерөөсө цэвэрлээг шүү дээ. За Монгол гэрт унтаад шүн мөн даарж гинэ. Шүнэнгөө даарж байна. Тэгтээ амар даарахгүй. Зүгээр л алт үлсэн үг нөөрөө. Өөр цэлэг. За энд манай оюуна байна. Оюуна саруул халуна 3 энэ гэрт амьдарч байгаа. За оюуна Монгол гэрт амьдрах ямар байна? Гой байна. Оглобосод жахан хойтон байна. Гайгүй. Манай залуучууд маань бүгдээрээ нэг дуу бэлдэж байгаа. Дуу бэлдэж Батцам дээр амралтан дээр бид нэр караокенд залуучуудаа мэддэг монгол дуу, за өөрсдийнхөө мэддэг англич байсан хамаагүй. За өөрсдийнхөө яг үндэсний хэл дээрэж байсан болно. Нэг дуу бэлдүүлж байгаа. Тэгээд одоо бол яг саруулын хувьд өөрийнхөө дууг бол бичиж авч байгаа юм. Сонсоод бичиж гин үү тий? Сонсоод бичиж. Али бичгийн хэвийг харъя да. Орсууд угаасаа бид нар ч бас яг орсуудаа адилхан бичдэг учраас их гоё л бичдэг юм. Яг багш шиг л бичдэг юм байна. За одоо бүгд гэрээ цэвэрлэн шүү дээ тийм ээ? Тийм. Гэрээ цэвэрлэн одоо сар шин болж байна. Гэрээ цэвэрлэн. Тэгэхээр одоо бүгдээрээ босоод гэрээ цэвэрлээрэй заа. Монголчууд сар шинийн баярт бэлтгэхдээ тоос шорогоо цэвэрлсэний дараа эдээ битүүлгээ засдаг уламжлалтай. Шинэ нэгний өдрөөс 2 хоногийн өмнө гэр орондоо их цэвэрлэгээ хийж тэр жилийнхэн тоос шороо хэр бурдгийг арилгаж эх жилдээ өнгөтэй байхыг бэлэгддэг. Энэ өдрийг тоос шорооны өдөр хэмээд гэрийн эзэгтэйчүүд хог шороогоо шүрдэн эргэнэг бурхан дахиад тавилга эдлийг нэг бүрчлэн цэвэрлэн тоос шороог нь арчиж яндангаа хөөлөн зуухны үнс нур магаргаж асгадаг. Мөн тоон өнөө хаалга шалаавгааж гудс хүнжилэг хивсээ ширдгээ гадаа засан дээр гөвж гэрийн доторхыг гэрэлттэл цэмцэлгээд гадаахаа хашаа хороо зам талбайгаач янзалдаг. Оюуна саруул халуна 3 маань цагаан сарын баярт бэлтгэн гэрээ цэвэрлэж хивснийхээ тоошроо гөвжвэн энэ. Дараа нь бууз хийх, эдээ битүүлгээ засах гээд манай охтод хийх ажил мундахгүй. Johnny
Баяр хүргэе. Баяр хүргэе. Оройн хоолны бэршгэний амт манай сургуулийн бэршгэний амт яг адилхан үнэхээр сайхан байсан. Өнөөдөр маш сайхан өдөр байлаа. Гэхдээ би найз охиноо их санаж байна. Ингээд бүгдээрээ сайхан амарцгаана. Баяртай. Өвөрмөц давдагдшгүй амт үнэр. Өглөө бүхэн дандаа шин. 70 жил нэг жороор. Нэвтрүүлгийн мэдэтгэгч Атар өргөө компани. Хизүү бүхнийг мартацгаая.